сайн байцгаана уу? За өнөөдрийнхөө бичлэгээр болохоор тэр хүн эргэж ирэх үү буюу ерөөдөө бол X-ийн тухай бичлэг. За тэгээд зарим хүмүүст болохоор зүгээр тийм одоо нөгөө манайхан ч situationship гэж нэрлэлт байдаг шүү дээ. Нэг тийм үерхээгүй байж байгаа дууссан харилцаа. За тийм хоёр харилцааны тухай өнөөдрийн бичлэг маань хийгдэх болно. За тэгээд асуултуудынхаа хувьд болохоор эхлээд энэ харилцаа яг дууссан шалтгаан юу вэ гэдгийг харна. Таныг яг одоо юу гэж бодож мэдэрч байна вэ? За тэгээд ойрын 3 сартаа ер нь энэ харилцаанд хөдөлгөөн орох болов уу? Яах бол ойрын 3 сартаа хөдөлгөөн орохгүй бол хизээ орох боломжтой вэ? Зэргийг ерөөхдөө бодол мэргэлж өгч байгаа. За нэмэлтээрээ болохоор энэ хүн тань дээр эргэж ирэх бол хизээ эргэж ирэх вэ? Эргэж ирэхгүй бол яг яагаад вэ? Яг шалтгаан нь яг юу вэ гэдгийг харна. За тэгээд энэ харилцааны хоолын ирээдүй ерөөхдөө ямар байх вэ гэдэг дээр нэмээд яг нэг сонирхолтой асуулт нь болохоор эргэж ирвэл энэ харилцаанд яг юу болох вэ гэдэг талаар авч үзнэ. Ерөөхдөө бол за одоо болохоор манай бичлэгнүүд ер нь бол ийм 3 сонголттойгоор яваад байгаа. За өнөөдрийн 3 сонголт маань болохоор би ийм 3 ширхэг дөрвөлжин дүрс гэх юм уу яг тавьж өгсөн байгаа. Тэгээ бүгдээрээ яг өөр өөрсдийн гэсэн онцлогтой. Тэгээд та хэд маань группээ сонгохдоо болохоор эхнээс нь 1 2 3 гэж дугаарлана. За тэгээд анхаарлаа багал зэрэг төвлөрүүлэхэд болно. Заавал яг дүрс бүрийн дэтэлийг нь ажиглаа тэгж бол яг группээ сонгох бол шаардлага байхгүй. Зүгээр яг өөртөө одоо хамгийн урд нь нүдэнд туссан эсвэл хамгийн ихээр таалагдж байгаа дүрсээ яг сонгоод тэгээд бичлэг үзэж болно. За тэгэхээр одоо энэний дараа группээ сонгох зорилгоор хэдэн секундыг яг тавьж өгнө. За сайн байна уу? 1-р бүлгийнхэн маань өнөөдөр тийм жоохон дутуу яг юм үндсгүүдтэй дөрвөлжин дүрсийг сонгож орж ирсэн байна. За эхлээд шууд энэ харилцаа дууссан шалтгаан юу вэ гэдгийг харж өгье. Энэ хүн таны X гэж болно эсвэл өмнө зүгээр харьцаж байсан хүн байж болно. Заавал үерхсэн байхаа албагүй гэх юм уу? За энэ харилцаа дууссан шалтгаан юу вэ? 1-р бүлгийнхэн ямар олноороо бууж ирж байна. 1-р бүлгийнхэн маань энэ харилцаа дууссан шалтгаан нь юу байж болохоор бэ? Окей, 2 өдөр гарч ирсэн байна. Four of Cups, Page of Swords буруу гарч ирсэн байна. Энэ харилцаа дууссан шалтгаан юу бэ нүе? Дууссан шалтгаан юу вэ нүе? Дахиад 1 2 3-ийг авъя. Энэ харилцаа дууссан шалтгаан яг юу байна вэ? Би ингэж хажуу талаараа бууж ирсэн хүзрэнд юу нь бол жоохон дургу. Ингээ хаашаа харуулж авахаа мэдтгүү болохоор шууд буцаагаад хийчдэг. Ойлгомжтой. За окей. За энэ харилцаа маань энэ штэ. Ерөөдөө бол яг богино хугацаанд байсан ч гэсэндээ урт хугацаанд байсан ч гэсэндээ нэг тийм маш их тийм уйдгартай болоод ирсэн байх гэж бодож байна. За нэг бол хинхэндээ яг мэдрэмжийн хувьд гэх юм уу? Энэ харилцаанд одоо та хоёр шин зүйлс туршиж үзээд өмнө нь хийж байгаагүй зүйлсээ туршиж үзээд би нэгээ улам таньж мэдсэн ч гэсэндээ энэ харилцаа нэг тийм цаашаа урагшгүй байсан юм шиг санагдаад байсан болохоор магадгүй нэг нь нөгөө хүнээ ингээ ghost хийгээд би монголоор юу гэж орчуулахаа мэдэхгүй. Ghost юм гэхээр бараг л тийм хэл сураггүй алга болчдөг. Яг нэг тийм үйлдэлийг хэлдэг. Тэгэхээр
тийм зүйл болсон байж болзошгүй. За эсвэл өөр нэг шалтгаан нь болохоор хин нь одоо маш тийм завгүй хүмүүс байсан байж болно. За эсвэл хин нэгэн хүн те ажил хичээл дээрээ төвлөрөөд идэг, мөнгө санхүү дээрээ төвлөрөөд идэг. Тэгсээр нөгөө нэг харилцаандаа ерөөсө бүрэн төвлөрч чадахгүй, эсвэл зүгээр ингээд төвлөрөхийг хүсэхгүй байсан байна. Энэ бол ерөөсө тийм нэг бараг шалтак гаргаж одоо юу гэх юм харьцахгүй байя гэдэг ч юм уу, эсвэл уулзахгүй байя гэсэн тиймэрхүү шалтак гаргаж ирсэн байж болзошгүй. Ер нь бол тэгэнгүүтээ энэ харилцаа нь магадгүй нөгөө хүний талаас ч юм уу, за эсвэл бас таны талаас байж болно. Яг хайж хүсэж байсан харилцаа чинь яг таг биш байсан юм болов уу гэж бодож байна. Эсвэл нөхцөл байдал одоо маш юм огцом иргсэн гэх юм уу? Энэ хүнтэй одоо гинтийн тийм таагүй харилцаатай байж гинтийн амир тийм таатай харилцаатай болоод харилцаад эхэлсэн. За эсвэл эхэндээ аягүй дайггүй харилцаад явж байснаа сүүлээрээ яг тийм сонирхоо болцсон гэх юм уу, сонирхол нь хөдөлгөхөө болцсон. Ямар ч нэг юм идэвхтэй үйл хөдлөлгөөн энэ харилцаанд яг байха болцсон байсан. Тэнгүүтээ тэрийгээ яг ингээд шууд илэрхийлж чадахгүй мөртлөө маш юм баг үйлдэлэрч гэх үү, үгээрч гэх үү. Ер нь бол юм багаар холдож хүндэрсэн харилцаа юм болов уу? Яг шууд яг таг үйл ойлголцол гараад маргалдаад тэгээд салсан харьцаа болсон гэхээс илүүтэйгээр юм багаар зайгаа барьж байгаад салсан харилцаа юм шиг байна гэж надад бол яг тэгж бууж ирж байна. Тэнгүүтээ энэ харилцаа яагаад яг цаашаа үргэлжлээгүй вэ гэхээр бас л яг хин за эсвэл хин нэг нь хайр дурлалыг за эсвэл энэ харилцааг яг тийм ажил болгож хүлээж аваад байсан. Яг ингээд тантай уулзъя гингүүт яг ийм ажил болгож хүлээж аваа, танд бэлэг авч өгье, сэтгэл гаргая гэхээр ийм ажил шиг дарамттай санагдаад одоо маш их ийм үүрэг хариуцлага үүрж байсан юм шиг бол санагдчихээн. За үерхэж байсан хүмүүсийн хувьд маань болохоор тийм зүйл яг нөлөөсөн байх. Сүүлдээ та хоёрын хайр дурлал ингээ яг ажил шиг болцсон. Би биндээ ерөөсөө нэг тийм сэтгэлээсээ хандна гэдэг амар хэцүү болцсон. Яг бүр огт сэтгэл гаргахгүй гэсэн байсан юм бол биш. Зүгээр юм багаар сэтгэл гаргаа явж байгаа нь уг нь бол ингээ би биндээ гоё санагдах ёстой байсан. Тэгсэн чинь харин ингээд ажил шиг болгоод яг энэ 10-ын саваа шиг амар юм өөртөө дараа удаад байгаа юм шиг тийм мэдрэмжийг авсан байна. Тийм болохоор ер нь бол яг шууд шулуухан хэлэхэд бол маш их одоо ядарсан гэсэн үг. Ядарсан байна, залхсан байна. Уйтгарахгүй нэг гэдэг зүйлийг бас маш их мэдэрсэн байна. Тэгээд ер нь бол ингээд сүлдээ ямар ч сонирхолгүй болцсон гэж бууж ирж байна. Тэрнээс биш бүр ингээд огт нэгээ сонирхоогүй бол биш. Огт нэгэндээ сэтгэлгүй байсан юм бол биш. Зүгээр яг өөрсдийнхөө хэмжээнд чадхаараа хөөрхөн жижигхэн зүйлсийг би биндээ хийгээд өгч явж байсан. Үерхэж байсан хүмүүсийн хувьд маань харин магадгүй чи ингээ надад яагаад амар гоё өмнөх шигээ сэтгэл гарахгүй байсан юм бэ, болцсон байгаа юм бэ гэсэн тийм ярианы сэдв үдэгдсэн байж магадгүй. За тэгсэн тэр нь сүулдэ ингээ асуудал болоод нөгөө үндэ яг ингээ хайр дурлалыг ажил шиг санагдуулсан байж бас болох үз байна. Ерөнхийдөө бол. За тэгээд одоо болохоор таныг юу гэж бодож байна вэ гэдгийг эхлээд харъя. Таныг юу гэж бодож байна вэ? Нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүсийн бодож буй хүн нь өөрсдийг нь юу гэж бодож байна вэ? Долоогийн аяга Ace of Cups буруу арч гарч ирсэн. 2 өдөр гарч ирлээ. За одоо болохоор за энийг түрэгжлүүлж. Одоо болохоор мэдрэмжийг харж харьцуулалт хийх зорилготойгоор мэдрэмжийг нь харж үгүй. Тэдний мэдрэмж нь юу байна вэ? Hierophant болж ирсэн байна. Five of Wands, Ace of Pentacles,
Miss of Swords хажуу тийшээ явж бууж ирээд байгаа. Ямар хэцүү бэ? Тэр Гэний дээшээ доошоо мэддэхгүй бууж ирэхээр ерөөсөө яаж унших нь мэддэггүй энэ ч гэсэн. За яг дахиад нэг үзье. Дахиад нэг мэдээлэл авъя. Би өдрөмж окей тань уу ойлгомжтой. За эхлээ бодлоос нь эхлэе те. За энэ хүн бодол дотроо тантай магадгүй буцаж дахиж ирээдүй байгаа болов буцаж нийлэх боломжтой болов гэсэн талаар одоо маш их тийм төсөөллөөр ургуулж бодож байна гэх юм уу. Ерөөдөө бол сайн муу бүх зүйлийг бодож байгаа гэсэн үг. За тань дээр буцаж эргэж холбоо ирж байвал яах вэ? Энэ хүн яаж хүлээж авах бол намайг түлхээ явуулчих болов? Намайг хүлээж авах болов? Намайг дахиж хайрлах болов гэдэг ингээд бүр амар их зүйлийг бодож байгаа гэсэн үг. За нөгөө талдаа бас ер нь л яг энэ харилцаа энэ хүний толгой дотор яг хിവэрэ байгаад байна бүр ялцчихгүй. Энэ хүн таныг бодхоо болоогүй байна. Мэдрэмжинч гэсэн тэгж гарч ирж байна. Гэхдээ хоёр эйс доошоо харж гарч ирсэн байгааг харахад бол өмнөхшгөө сэтгэл цаг завыг гаргахаа болсон гэдэг нь бол үнэн байна. За бодлоос нь харах юм бол таныг өөрт нь одоо ямар ч тийм хайр дурлалын сэтгэл үлдээгүй. За миний зүгээс ч гэсэн энэ хүн тийм хайр дурлалын сэтгэл байхгүй. Бид хоёрын дунд ингээ хайр сэтгэл хүрсэн ямар ч юм нэг тэнцвэртэй байдал байхгүй байгаа гэж бодож байгаа. Гэхдээ энэ хүн таныг өөрийнхөө soulmate гэж боддог байх боломжтой. За эсвэл та хоёрын сүнслэг мэдрэмжүүд чинь одоо маш их нийцдэг байж болно. Хоёр бие бинийгээ маш сайн ойлгодог байж болно. Тэр утгаараа нөгөө хүн чинь таныг тийм сүнслэг байдлаар буюу яг мэдрэмжээрээ илүү мэдэрч ойлгож чаддаг гэсэн үг. Та яг энэ хүнд гэршиг маш тийм тав тухтай зөөлөн тайван байж болохоор тийм юм шиг мэдрэмжийг төрүүлдэг. Ер нь бол тэгээд энэ хүн таныг бас харахаа болоогүй биш. Яг одоо бол харж ийн энэ хүн яах нөхнөөгөө ажиллаж байгаа байх. Бас таны сошиал медиа аккаунтуудыг сталк хийгээд явж байх боломжтой. Эсвэл гадуур таныг санаандгүй хардаг ч юм уу мэдгүй. Ямар нэгэн байдлаар таныг ингээд одоо л бодож байгаа харж байгаа. Гэхдээ юм ямар ч юм үйлдэл хийхгүйгээр тиймэрхүү байдлаар бол харж ийн. Энэ хүний утсан дээр бас таны зураг хүрэг бичлэг бас үлдсэн байдаг бол тэднэрээ бас юм үздэг гэхүү дурсдаг гэхүү ер нь бол юм байнгын ажиглаастай хараастай байна л гэж ер нь бол бууж ирж байна. За тийм мэдрэмжийнх нь хувьд болохоор та хоёр бие биенээсээ маш их зүйлийг сурж авсан юм шиг мэдрэгддэг. Бие биендээ ер нь бол маш их зүйлийг сурж авсан. Таныг бас одоо маш ихээр хүндэлдэг гэх юм уу? Таны талаар нэг их муу зүйл бодоод идэггүй. Энэ хүн ястаа намайг ингэсэн гэсэн зүйл огтос боддгоо гэсэн үг. Харин эсвэргээрээ энэ хүн надад ийм зүйлийг зааж өгсөн. Энэ хүн надад тийм үнцгийг нээж өгсөн. Тэгснээрээ би өнөөдөр өөр нэг зүйлийг бас ажиглаад өөртөө үнэлт хийж чадчихна гэсэн тиймэрхүү байр суурьтай байна. Тэгээд энэ нь болохоор энэ Hierophant-с харагдаж байгаа. Тэгээд өөр нэг хувилбар нь болохоор энэ хүн энэ харилцааг одоо гэрлэлтээр дуусч магадгүй гэсэн тийм итгэл найдварыг хүлээлгэж байсан юм шиг бол бас санагдлаа. За гэхдээ одоогоор танд гих мэдрэмжүүд нь маш юм ойлгомжгүй. Яг энэ тавын саваа шиг маш ойлгомжгүй байгаа. Энэ хүн ерөөсөө зэгцэлж чадахгүй нэг тийм маш тийм олон зүйл маш гонигтай болон жаргалтай мэдрэмжүүдээ яг мэдэрч чадахгүйгээс гадна ялгаж салгаж чадахгүй юу зөв буруу гэдгийг бүр ингээ үнэхээр мэдэхгүй явж байна. Магадгүй энээсээ болоод бас тань руу одоо дахиж сэтгэл цаг зав гаргах нь маш тохиромжгүй байна. Яагаад тэгэхээр би яг одоо өөрөө өөрийгөө ойлгохгүй байна.
яг танд яг жинхнээсээ хайртай байсан үгүйгээ за эсвэл танд яг тань дээр яг жинхнээсээ буцаж очимоор байгаа үгүйгээ үнэхээр мэдэхгүй байна. Тэгэхээр одоо бол ингээ үйлдэл хийхгүй байх нь хамгийн зөв сонголт гэж энэ хүн маань бол яг мэдэрч байна. За тэгтээ энэ хүн ер нь бол үйлдэл хийхээргүй шинжтэй байна. Тэр нь болохоор энэ Ten of Swords гэдэг хүчнээс харагдаж байна. Тэр тусмаа энэ харилцааг яг юм дууссан байдалтай хараад байна. Энэ ч бүр ингээ бүр мөсөн дууссан шүү дээ. Бид хоёр ингээд хоёр талд туулж давж гарах ёстой юмнуудад даваа гарцсан. Хэцүү байсан ч гэсэн даваад гарцсан. Тийм учраас энэ харилцаа одоо дахиж шинээр эхлэх ямар ч тийм потенциал боломж байхгүй гэсэн тал руугаа ер нь бол яг тэр тал руу бодол мэдрэмж нь явж байна. Та тэгэхээр гайхчихж магадгүй л дээ яагаад тэгэхээр би нөө хамгийн ихэнд энэ хүн тантай нийлүүл яах вэ гэж бодож ийн гэсэн те. Яг энэ бодлууд нь болохоор одоо энэ карт маань өөрөө маш тийм жоохон бодит байдлаас жоохон тусгаарлагдмал илүү төсөөлөл талдаа одоо зөвхөн одоо тийм тархиндаа бүтээн боддог сценарио буюу одоо төсөөлсөн бодлууд гэх юм уу. Тэгээд энэ бодлууд бол ингээ бодит байдал ямар ч байсан ч хамаагүй зүгээр хүн ингээд альва зүйлийг сайнаар юм уу муугаар бодохыг хүсэж байгаагаараа яг боддог. Тиймээс энэ хүн зүгээр л яг таны талаар ингээд төсөөлөө сууж ийн гэж ойлгож болно. Яг ингэж яг төсөөлөн бодож байгаа нь тань руу үйлдэл хийхийг үндэслэлийг гаргаж ирж байгаа ч гэсэндээ энэ хүний бодит байдал дээрх мэдрэмж нь бодлосоо өөр байгаа болохоор нөгөө мэдрэмж нь харилцаагаа дуусгасан гэж үзээд байгаа. Тэгсэн мөртлөө бодол дотроо одоо маш их зүйлийг бодоод байгаа. Болохоор энэ хүн магадгүй тань руу яг төрүүлж ч юм уу үйлдэл хийхгүй байж болно. Ер нь бол тэр утгаараа миний зүгээс бас энэ хүн яг тархиад байгаа явна, энэ хүн яг зүрхэд байгаа явна гэж хэлэх үнэхээр боломжгүй. Энэ хүн үнэхээр ямар ч бодолтой болж болно. Маргааш гэхэд яг энэ хүний бодол тэр чигээрээ солигдсон байх боломжтой. Яг мэрэг гэдэг зүйлийн яг нэг сул тал нь ч гэхүү тийм хувьсамтгай байдалтай байдаг учраас ерөнхийдөө бол юм байна гэсэн мэдээллүүдийг хүргэж өгч байгаа шүү. За одоо болохоор дараагийн асуулт буюу энэ харилцаанд ойрын 3 сартаа хөдөлгөөн орох уу гэдэг талаар асууж өгье. Нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүсийн энэ харилцаа ойрын 3 сартаа хөдөлгөөн орох болов уу? Eight of Pentacles, Empress, Four of Wands, Page of Cups. Oh my god, миний лаан дээр унжин. The Hanged Man. Хань хүзэр авчих юм уу? Яг юу болоод байна? За ойрын 3 сартаа магадгүй хөдөлгөөн орохгүй байж магадгүй шүү манайхаа. Уучлаарай. Яг л нэг тиймэрхүү байх шиг байна. Нэг давуу энерги нь за яг юу болоод байна вэ гэд харахаар одоо ийм мэдрэмжүүд хоорондоо маш ихээр тэрсэлдэж чинь буцаад яг энэ хүзэршгээ одоо маш их тэрсэлдэж чинь. За одоо ингээ зүгээр жишээгээр харлаа гэхэд энэ харилцааг хөдөлгөхийг хүсэж чинь хүсэхгүй байна, ойлгомжгүй байна, дахиад ойлгомжгүй байна гэд ингээ маш олон төрлийн мэдрэмжүүд ингээ хоорондоо тэрсэлдээд байна. Яг ингээд хоёрын донд тиймч болохоор яг энэ мэдрэмжүүдийг маш гоё эмх зэгц дараанд нь оруулаад
зэгцэлж дуусаад ойлгоод мэдэрч иж магадгүй яг тэгсэн цагт л энэ харилцаанд хөдөлгөөн орох болов уу гэж бодож байна. Тэрнээс ойрын 3 сартаа болоод маш их тогтворгүй байна. Уг нь бол ингээд би биэндээ маш ихээр татагддаг. За тэр тусмаа энэ харилцаанд байгаа эмэгтэй хүн нь одоо маш үзэсгэлэнтэй хүн байж болно. Маш тийм олонний танилаад хүн байж болно. За эсвэл одоо маш их тийм нэр хүндтэй хүн байж болно. Тийм ч утгаараа эмэгтэйдээ илүү татагдсан байна. За эрэгтэйдээ ч гэсэн эмэгтэй талаас одоо татагдсан байж болно. Тэгээд уг нь энэ харилцаанд одоо урт удаан хугацаа зарцуулсан ч хамаагүй ингээд бүтээе гэсэн хүсэл бас байна. Уг нь хүсэл нь байна. Тэгсэн чинь нөгөө талд юугээ гараад ирсэн бэ гэсэн чинь энэ харилцаа ерөөсөө ямар ч тийм бүтэх үндэслэл байхгүй. Бараг ингээ энэ харилцаа бүтэхгүй гэсэн одоо амар тийм том сөрөг бодлыг дамгаалаад ороод ирлээ л дээ. За яг энэний хойноос гэсэн чинь Page of Cups буруу арга гараад ирсэн байна. Бид хоёр одоо би биндээ мэдрэмжээрээ ч юм уу сэтгэлээрээ ингээ хизээч тийм дахиж одоо бүрэн татагдж чадахгүй гэдэг ч юм уу одоо ямар ч тийм үндэслэл байхгүй. Анхных шиг яг ийм пэйж энергитэй одоо маш тийм хөнгөн байдлаар харилцаа гоё аз жаргалтай одоо funny playful ихлэх үндэслэл байхгүй гэдэг талаараа юу нь бол яг энэ дөрвийн саваан дээр яг сөрөг бодол нэмэгдээд ороод ирж байгаа. За тэгсэн энд нь яач вэ гэсэн чинь энд бас одоо маш ойлгомжгүй байдлаар орж ирсэн байна. Hanged man өөрөө сонголт гэдэг зүйлийг бол илэрхийлдэг. Тэгээд буруу харчхаараа миний хувьд бас яг л адилхан санагддаг. Энэ харилцаанаас ойлгох ёстой зүйлээ ойлгоогүй байна. Тийм болохоор энэ харилцаанд яг үнэхээр яг хатан нуруу бас ноён нуруугаараа шийдвэр гаргаж чадахгүй байна гэсэн үг. Эргэлзээд тэнэгэлзээд энэ модноосоо буух уу байх уу гэд яг нэг тиймэрхүү зүйл дээр төвлөрөөд байна гэсэн үг. Тэнгүүдээ эндээс бас харангуут энэ одоо маш тийм юу л юм л да. Хоёрт магадгүй хинт чинь энэ хүнтэй дахиад нэг өдөрч болтугай цуг байх юмсан гэсэн тийм бодол орж ирж иж магадгүй. Эсвэл энэ хүнтэй дахиад богино хугацаанд байсан ч хамаагүй ингээд үерхээ цуг байгаас алчих юмсан гэсэн бас нэг тийм бодол орж ирж байх шиг байна. Ерөнхийдөө бол нэг тэгээ урт удаан хугацаанд байхыг хүсэж байгаа хэрнээ, хичээхийг хүсэж байгаа хэрнээ ерөөсөө яг тэр тал дээр одоо шийдвэр гаргаж чадахгүй байна гэх юм уу, бодол нь байгаад идэг, үйлдэл нь байхгүй байна. За тэгээд энэ дээр би болохоор тэгвэл яг хизээ ямар нэгэн байдлаар хөдөлгөөн орох боломжтой вэ гэдгийг асууж байгаа. Хизээ ямар нэгэн байдлаар хөдөлгөөн орох боломжтой вэ? Тав дахь өдөр, 3 дахь өдөр гэдэг 2 өдөр гарч ирсэн байна. Тэгэхээр энэ 2 өдөр маш тийм чухал өдөр бас байж болно. Гэхдээ 5 дахь өдөр болохоор энэ харилцааныхаа талаар ямар нэгэн зүйлийг ойлгоод тэгээд магадгүй авах ёстой зүйлээ аваад дүгнээд тэгээд нэг тийм бодлоо ч юм уу мэдрэмжээ дуусгах тийм нэг ямар их өдөр гарч ирдэг юм бэ? За окей, тэгвэл ерөөсөө энэ дугууны сар мартай өдөр байдаг л да. Гэхдээ ерөөсөө тэр нь гарч ирэхгүй байна. Тэгэхээр магадгүй угаасаа л гарч ирэх ёсгүй гэж би бол үзэж байна. Яг энэ сондгой тоотой өдрүүд амар чухал байх шиг байх ямар сони юм бэ? Тэнгүүтээ 1 дэх 3 дахь өдрийн буруу арга гараад ирсэн. За 3 дахь өдөр болохоор ерөөхдөө илүү бодит байгаарэ. Илүү бодит байдал дээр буугаарэ. Харилцааныхаа бодит байдлыг дүгнэж үзэхэд илүү тохиромжтой өдөр байж болно. За 1 дэх өдөр болохоор хин нэгнээс зөвлөгөө авч болно. За эсвэл энэ харилцаагаа яах вэ их үү гэсэн санаа оноогоо дахиж төлөвлөө бодоод дүгнэлт хийгээ тиймэрхүү байдлаар байж болно. За тэгээд ингээд харах юм бол 5 3 1
Надад яг ч юм тэгж орж ирээд байна. Яг өдрүүдийг харсан чинь 531 гэдэг сахиусын тоо танд чухал байж магадгүй энэ бүлгийнханд. Та Google-с 531 гэдэг нь одоо хайрын хувьд яг юу гэсэн үг вэ гэдгээр хайж үзэж болно. Тэгвэл яг бас ямар нэгэн байдлаар мессеж гарч ирэх байх гэж бодож байна. За яг яаж хайлт хийх вэ гэхээр 531 гэдэг тоогоо бичээд as angel numbers in love гэд хайхад ерөөхдөө бол гараад ирнэ. За тэгэхээр одоо болохоор цаашаа үргэлжлүүлж нэмэлт авах хүмүүстэй энэ хүн тань дээр эргэж ирэх бол хизээ эргэж ирэх вэ? Эргэж ирэхгүй бол яагаад вэ? За тэгээд хэрвээ эргэж ирвэл юу болох вэ? Тэгээд энэ харилцааны холын ирээдүй яг ямар байх вэ гэдэг талаар ерөөхдөө бол авч үзнэ. За тэгээд цаг заваа гаргаад бичлэгийг маань үзсэнд маш их баярлалаа. Хэдүүлээ дараагийнхаа бичлэгээр уулзъя. Баяртай. За сайн байна уу? 2 дугаар бүлгийнхандаа энэ бичлэгийг үзэж байгаа өдрийн мэндийг нь хүргэе, орой мэндийг нь хүргэе. За энэ удаа болохоор маш сонирхолтой сэдвээр би ч гэсэн өөрөө айгүй хүмүүст одоо их мэдээллийг хүргэе гэж бодсон сэдв маань байгаа. Тэр хүн эргэж ирэх үү гэдэг сэдв. За тэгээд хэдүүлээ одоо шууд энэ харилцааны маань дууссан шалтгаан нь юу байна вэ гэдгийг авч үзье. Энэ харилцааны маань дууссан шалтгаан нь юу байна вэ? 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийн харилцаа дууссан шалтгаан нь юу вэ? За уучлаарай. Амар гайхаад гэхгүй. Уг нь амар тийм эрэг утгатай хөзрүүд гарч ирээд байх юм. За энийг болохгүй. Хажуу талаараа өнөө гараад ирчихлээ. Энэс дахиад хажуу талаараа өнөө гараад ирчихлээ. Ямар сонирхолтой юм за түр байж байгаарэ. Эндээс дахиад нэг мэдээлэл аваад та. Энэ харилцаанд байгаа хоёр хүн ямар хоёр хүмүүс орж ирсэн. Энэ бичлэг үзэж буй хүн ямар хүн байна? За нөгөө талын хүн ямар хүн байна? Хоёулаа хоорондоо маш их тийм төстэй хүмүүс байна. Хин нь магадгүй их зүйлийг боддог байх гэж бодож байна. Ямар сони юм бэ гэхгүй. За та тийм маань харилцаа гэжтэй ямар ч байсан маш их юм гал энергитэй байнгын хөдөлгөөнтэй ерөөсөө юм нэг зүгээр суудаггүй харилцаа байсан юм шиг байна. Тэгээ би эднэрт бол ерөөсөө тийм асуудал байна гэж бол харахгүй байна. Зүгээр яг энэ харилцаа ерөөсөө тийм сүрэг энергиэр дууссан биш харилцаа байна. Одоо маш их тийм эрэг энерги нэлээд сайтай харилцаан дотроо гал энерги нэлээд их үйл хөдлөлттэй нэлээд их адал явдалтай ингээ байнгын л магадгүй би биндээ бэлэг авч өгч идэг байнгын л би бинийгээ болцоонд ураад явж байдаг байнгын л би бинтэйгээ уцаар залгаа чаатлаад бүр ингээ маш идэвхтэй харилцаа байсан байна. Ер нь бол яг энэ харилцааны төлөө одоо маш их хичээсэн байна. Маш их сэтгэл гаргасан байна. Энэ харилцаанд маш их дуртай байсан байна.
Гэхдээ миний энэ ярьж байгаа юм болохоор яг хиний талаас нь хүлээж авч үзэх вэ гэхээр хиний ч талаас байж болно. Нөгөө хүн чинь ингэж мэдэрч ийсэн байж болно. За эсвэл та бас ингэж мэдэрч ийсэн байж болно. Ерөнхийдөө бол эдгээр яг юм харилцааных нь голын дундын нэр гэх юм уу? Тийм болохоор би яг тэр нь сэтгэл гаргасан гаргаагүй тэр нь тийм гэж үнэхээр бол хэлэх боломжгүй байна. Гэхдээ ямар ч гэсэн энэ харилцаа бүр маш их үйл хөдлөлттэй, маш их тийм би бинтэйгээ ойр байсан байдал, дотн байсан байдал, гэр бүл шиг байсан байдал бол яалтчгүй ажиглагдаж байна. Тэгээд уг нь бол ингээд нэг нэгнээсээ сална гэж боддоггүй, энэ харилцаагаа дуусгана гэж боддоггүй, бодож байгаагүй нэг тийм харилцаа байгаад байна л да. Эсвэл энд яг зарим цөөх хүмүүс нь дуусааг байгаа харилцааныхаа талаар асуугаад ороод ирсэн болов уу, яасан бол ягаад ч юм бас яг энэ харилцаа за нэг бол саяхан дууссан, нэг бол яг бүр ингээ яг одоо харьцаж байгаа хүмүүс зүгээр л энэ бичлэгийг сонирхож орж ирээд жоохон мэдээллүүд нь бас ингэж гарч ирж явах боломжтой байх шиг байна. Тэгээд за байж байгаа юм. Энэ харилцаанд яг асуудал нь юу юм бэ? Энэ харилцаа яагаад дууссан бэ? Окей. Сүүлдээ бинээсээ хитрхи их хамааралтай болцсон байсан байна. Хитрхи их хамааралтай болоод бинийхээ хувийн орон зайд халтсан байж болох үс харилцаа байна. Ялангуяа юм галын нэрэг маш их байгаа болохоор тэгээд бас яг devil гэдэг хүзрнөөс харуул ингээд би бинийг хоёр биенээсээ ингээд гинжлээд хайцсан ч юм шиг яг нэг тиймэрхүү сүүлдээ та хоёр ингээ өөрсдөө анзаарахгүйгээр харилцаа чинь юм хитрхи токсик болсон байх, хитрхи нэг нэгнээсээ хамааралтай болсон, нэг нэгэндээ одоо бүр ингээд амиа дэнчин тавьж болох үс бүр ингээ би биндээ бүр одоо маш их итгэдэг болцсон байсан, маш их хайртай болцсон байсан. За тэр тосноо одоо маш их obsessed болсон байна. Тэгээд энийг ер нь бол ингээд хоёр өөрсдөө анзаараагүй байж болно. Тэгээд энэ харилцаа бас өөр гадны ямарваа нэгэн хүчин зүйлсээс болоод бас ингээд дууссан байж болох үс. Би бол тэгтээ тэрийг хүн гэж бол бодохгүй байна. Ямар нэгэн 3 дахь этгээд бол биш. Зүгээр ийм хувийн ажил амьдрал цаг нараа зохицуулж чадахгүй байснаас болоод бас энэ харилцаа маань дууссан байх боломжтой байна. Ер нь бол маш олон талын тайлбар гарч ирж байна. Тэгээд тэр магадгүй хитрхи их ажилтаа байсан ч юм уу, ажилтаа байснасаа болоод харилцаандаа цаг зав гаргаж чадахгүй. За эсвэл өөр бас сургууль соёл, мөнгө төгрөг, санхүү гээд тиймэрхүү асуудлууд дээрээ сүүлдээ яг харилцаанаасаа бас ингээд шал өөр зүйл дээр төвлөрөөд байсан болохоор бас яг энэ харилцаа маань ингээд баг зэргийн тийм ойлгомжгүй ч гэхүү. Гэхдээ бас яг тийм ойлгомж өвч зүгээр юм хитрхи ерөөсөө ямар ч бараг л тийм үйл ойлголцол маргаан гэх мэт зүйлс гараагүй байж ижиг энэ харилцаа ингээд дууссан байгаа бас миний сонирхлын нэлээд татлаа ер нь. За одоо болохоор энэ хүн таныг юу гэж бодож мэдэрч байна вэ гэдэг талаар харъя. Хоёрдугаар бүлгийг сонгосон хүмүүсийн бодож буй хүн нь өөрсдийг нь юу гэж бодож байна вэ? Ace of Cups, Five of Pentacles буруу гарч ирсэн, Tower буруу гарч ирсэн. Emperor буруу гарч. За тэгвэл одоо мэдрэмжийг нь харъя.
талаас юу мэдэрч байна вэ? За эхлээ бодлоос нь эхлэе гэж бодож байна. За энэ хүн магадгүй таныг өөрт нь одоо болтол сэтгэлтэй гэж боддог байж болох үз байна. Ер нь бол таныг энэ харилцааг одоо болтол орхиж яваагүй, цаартаа ч гэсэн орхиж явахгүй байх, мартахгүй байх гэсэн одоо маш их тийм хүлээлт маш их байна гэх юм уу. Тэгээд энэ харилцаа маань одоо яг хин хинэн ингээд авч үлдэж чадаагүй. Одоо бүр юм яах жарахгүй байдалд хүрсэн, амар юм хэцүү байдалд хүрсэн гэж ер нь бол гарч ирж байна. Таныг ч гэсэн уг нь яг тэгж бодож байгаа. Таныг өөрийнхөө талаас маш их сэтгэлийг болон цаг заавыг гаргаж чадсан. Үнэхээр л энэ харилцаанд маш их зүйлийг зориулж чадсан. Тэгээс үлдээ яахын аргагүй болоод яалтчгүй л ингээд би бинтийгээ одоо магадгүй харьцахаа болсон. Эсвэл энэ харилцааг орхихоос өөр аргагүй болсон. За эсвэл одоо нөгөө одоо харьцаж байгаа хүмүүст гээд байгаа нь болохоор магадгүй төр завсарлага авах болсон байхаа. За тэгээ таныг жоохон түргэн ууртай гэж харж иж болзошгүй. Ерөнхийдөө сэтгэл хөдлөлөө баг зэргийн тааруу хяндаг учраас хаяа ингээ хамаа намаагүй аашилчих гад байдаг байсан гэж бас харж иж болох уус байна. Заавч л хоолой хатчихлаа. За тэгээд одоо болохоор мэдрэмжийг харах юм бол ер нь бол нөгөө хүн чинь энэ харилцаанд бүр айхтар хитрхи их одоо мэдрэмжийн хүлээлт бол тавихгүй байна гэх юм уу. Танаас ирээдүйд аз жаргал мэдрүүл мэдрэнээс мэдрэхгүй бол тэр биз гэх мэтийн байдлаар одоо тийм баг зэргийн хөнгөн байдлаар хандахыг хичээж байна. Энэ нь ч гэсэн өөрт нь яг тэр талаараа амар байгаа байх. Өөрөө энэ хүн хитрхи их зүйл бодохгүй бол угаасаа ургуулж бодохгүй бол юм сэтгэлийн амар тайван байдалтай байна. Тэгээд энэ хүн тантай ирээдүйд одоо цуг байх хэцүү, ер нь ингээ потенциал нь байхгүй гэсэн талаар хараад байна. Потенциал байсан ч гэсэндээ зүгээр л яг энэ хүний яг мэдрэмж нь тийм байгаа гэдгийг ойлгоорой. За тэгээд энэ хүн өнгөрснийхөө талаар бодож гин. Тэр тусмаа өөрийнхөө алдаануудаа, харилцаанд юу буруу хийсэн, юу зөв хийсэн гэдэг зүйлүүд дээрээ бол илүү төвлөрсөн байгаа юм байна. Тийм болохоор бас яг одоо цагтаа байгаа буцаад нөгөө нэг өөртөө бий болгож болох аз жаргалыг жоохон баг мэдэрч байгаа байх гэж бодож байна. Ер нь бол яг энэ харилцааг гээ бодохоор жоохон тийм гонигтай байгаа. Ер нь бол ингээд толгоогоо гудайлах гарч хүн угаасаа ямар ойлог байх вэ те. Яг л тийм нэг би одоо тухайд яах гэж тэгсэн юм бол доо гэсэн бас нэг тийм өөрийгөө баг зэргийн буруутгах зүйл бас байж магадгүй. Тэгээд энэ хүний зүгээс тань руу юм үйлдэл хийх ямар ч тийм юу алга. Хүсэл алга, бодол байсан, бодож үзсэн байх, тань руу үйлдэл хийх үү яах үгээ бодож үзсэн байх. Гэхдээ яг гаргасан шийдвэр нь бол за би ер нь энэ хүн рүү үйлдэл хийхгүй, ер нь дэмий юм байна гэсэн нэг тиймэрхүү тал дээр яасан байх. Тантай зүгээр юм ойр зуурын минд мэдэх. За эсвэл өөр ажил хичээл сурлагаар харилцаа холбоотой байдаг бол яг тийм шухмаар харилцаа холбоотой байх зүгээрээ. Тэрнээс одоо яг буцаад ийм романтик харилцаа руугаа ороход хараахан тохиромжгүй байна гэдэг талаар ер нь бол хас үзэж байна. За тэгээд одоо болохоор ойрын 3 сартаа хөдөлгөөн орох уу гэж асуу. Энэ харилцаанд ойрын 3 сартаа хөдөлгөөн орох уу? Энэ харилцаанд ойрын 3 сартаа хөдөлгөөн орох уу?
үзүрний доотлол Five of Pentacles. За эднээс харах юм бол ойрын 3 сартаа хөдөлгөөн гэдэг зүйл ороход ер нь бол маш хэцүү. Хэцүү байх болно. Гэхдээ би бас энэ харилцааг ойрын 3 сартаа хөдөлгөөн орохгүй байлаа гэд энэ харилцааг яг бүр мөсөн дуусна гэж бол бодохгүй байна. Яагаад тэгэхээр хин хинэн нэг тийм яахыг л хүсэж байна л да. Би бинтээ буцаж үерхэд юм уу нийлээ. За эсвэл яг аль бие ясны үерхэл болгоод өмнө нь болоогүй байсан бол Үүн бол харилцаагаа дараагийн үе шатанд аваачих хүсэл бол маш их байна. Гэхдээ яагаад ойрын 3 сартаа хөдөлгөөн орохгүй вэ гэхээр энэ харилцаанаас ойлгож амжаагүй байгаа зүйлс маш их байна. Ойлгож амжаагүй зүйлс маш их байгаагаас гадна яг тийм энэ харилцаанд яарч шийдвэр гаргах нь бас тийм ч зөв сонголт биш байж болно. Ер нь бол яг ойлгох ёстой зүйлсээ алдаануудаа ч юм уу, мэдрэмжүүдээ ч юм уу мэдэхгүй нэг тийм цэгцэлж дуусгах ёстой байгаа зүйлээ харж олох ёстой байгаа өнцгөө олж харж иж яг энэ харилцаанд дараагийн үе шатанд очих боломж нь олдно. Тийм болохоор та хоёрыг ингээд өөрөө өөрсдөндөө энэ харилцааны талаар дүгнэлт хийгээд энэ харилцаа руу төвлөрөхгүй бол ер нь бол энэ харилцааг чинь цаанаас чинь барин ингээ хөдөлгөж өгөхгүй угаасаа ямар ч тийм хөдөлгөөн орох үндслэл байхгүй болчихж байна. Нөгөө хүн чинь ер нь бол ийм төрөөлж үйлдэл хийн гэдэг ер нь бол ийм жоохон хэцүүхэн л харагдаж байна. Тэгээд Queen of Pentacles гэдэг үзмнээс харах юм бол дараагийн 3 сар харилцаа холбоогүй өнгөрсөн ч гэсэндээ энэ харилцаа их тийм бүрэн дүрэн дуусна гэсэн үг бол биш. За ялангуяа энэ харилцаанд эмгтээлэг энерги дамгаалсан хүн нь нөгөө хүнээ одоо хүлээгээд сууж байгаа ч юм уу тийм магадлал бол одоо маш өндөр байна. Ерөнхийдөө энэ харилцаагаа одоо орхиж явах хүсэлгүй байгаа гэсэн үг. Тиймээс зүгээр ажиглаад ч хамаагүй энэ харилцаанаас ингээ холдохгүй байжъя гэсэн нэг тиймэрхүү үйл явдал болж магадгүй. Гэхдээ та хоёр ойрын 3 сард ярилцах боломж олдвол ерөөсөө одоо нэг тэгээд тэрсэлдэх шаардлага байхгүй шүү. Бууж өгөх ёстой асуудал байвал үнэхээр бууж өгөөрэй. Тэгэхгүй бол ингээ би бинтэйгээ улам масаал, улам үйл ойлголцоол, улам маргалдаад байх юм бол буцаад энэ 5-ын сэлэм шиг энергит очиж. За нэг хүн ингээ бууж өгчүүд ахт нөгөө хүн ингээ мөчөөгөө өгөхгүй, бардам зангаа хаяхгүй, яг л ингээл өөрийнхоороо гүрийгээ суучдаг. Тиймэрхүү зүйл болохгүй гэхээс ер нь бол шалтгаалаад сэрэмжлэх хэрэгтэй шүү. За тэгвэл энэ харилцаанд уучлаарай. 2 дугаар бүлэг маань жоохон саадтай явж байна гэхгүй. За тэгвэл энэ харилцаа маань хизээ хөдөлгөөн орохъя. Дахин нэг үзэр авч болох уу? Баярлаа. За хамгийн наадлын хугацаа нь 12 өдрийн дараа болон дотор. За тэгээд ер нь бол юм 3 интервал юм л та. 4 ч юм уу. За эхнийх нь энэ 12 хоногийн дараа эсвэл дотор гэхээр одоо маш хурдан байна. Гэхдээ дараагийн дундлын хугацаа нь 11-ээс 12 7 хоногийн дараа гэхээр бараг 3-аас 4 сарын дараа бас мөн байж болно. За мөн хумхны ордны үйлрэлд бас байж болох нэ. Одоо 1 сарын 20-оос 2 сарын за бараг 2 сар дуустал бас энэ харилцаанд одоо ямар нэг үйл хөдлөл гарах боломжтой гэсэн. За хамгийн удаандаа бараг жил гарan буюу 11 сарын хугацаанд байх нэ. За ерөнхий бичлэг маань бол энэ хүрээд дуусч байна. За нэмэлт дээрээ та эдтэй энэ хүн тань дээр үнэхээр эргэж ирэх бол хизээ эргэж ирэх вэ? 2 сарын 21-ээс 2 сарын 30-ны хооронд эргэж ирэх үү? 3 сарын 21-ээс 3 сарын 30-ны хооронд эргэж ирэх үү? 4 сарын 21-ээс 4 сарын 30-ны хооронд эргэж ирэх үү? 5 сарын 21-ээс 5 сарын 30-ны хооронд эргэж ирэх үү? 6 сарын 21-ээс 6 сарын 30-ны хооронд эргэж ирэх үү? 7 сарын 21-ээс 7 сарын 30-ны хооронд эргэж ирэх үү? 8 сарын 21-ээс 8 сарын 30-ны хооронд эргэж ирэх үү? 9 сарын 21-ээс 9 сарын 30-ны хооронд эргэж ирэх үү? 10 сарын 21-ээс 10 сарын 30-ны хооронд эргэж ирэх үү? 11 сарын 21-ээс 11 сарын 30-ны хооронд эргэж ирэх үү? 12 сарын 21-ээс 12 сарын 30-ны хооронд эргэж ирэх үү? 13 сарын 21-ээс 13 сарын 30-ны хооронд эргэж ирэх үү?
эргэж ирвэл юу болох вэ? За тэгээд энэ хүн эргэж ирэхгүй бол яагаад вэ? Тэгээд энэ харилцааны холын ирээдүй маань юу нь бол ямархуу байх вэ гэсэн тиймэрхүү мэдээллүүдийг харж өгөх зорилготой байгаа. За тэгээд энэ хүртэл цаг зав гаргаад бичлэгийг маань үзсэнд маш их баярлалаа. Баяртай. Дараагийнхаа бичлэгээр уулзъя. За сайн байна уу? 3 дахь бичлэгийг сонгосон хүмүүс маань тавтай морил. Энэ бичлэгийг үзэж байгаа өдөр арай мэндийг хүргэе. За эхлээд хэдүүлээ болохоор яг энэ харилцаанд дууссан шалтгаан нь яг юу вэ гэдгийг харж өгнө. Өнөөдөр миний бараг бүх өдөр лаар орчих гол тавьж яваад байна оо. Тэр энэ харилцаа маань дууссан шалтгаан болохоор за нэлээд хэд хэдэн шалтгаан байж болно. Бас олон хүн үзэж байгаа болохоор олон талаас нь тайлбарлахыг аль болох хичээгээ явж байгаа. За тэгээ хамгийн ихний байж болох шалтгаан нь болохоор энэ харилцаа яг ийм богино хугацаанд та хоёрт хин хиндээ одоо маш тийм гоё таашаалтай хөгжилтэй одоо маш гоё тийм мэдрэмжийг өгдөг харилцаа байсан байж болно. Гэхдээ та хоёр яг бодит байдлыг буцаж эргээд харсан чинь яг тийм холын харилцаа гэдэг нь одоо тийм урт удаан хугацааны харилцаа гэсэн үг. Тэгээд яг тийм харилцаанд байна гэсэн чинь одоо нэг бол та хоёр бие биендээ тохирохгүй юм шиг санагдаад за нэг бол энэ харилцаанд хин юм уу хоёр хүн хоёулаа хариуцлага гүрхээс айгаад тэгээд ийм нэг холдоод явсан байж болохуц бас харагдчихээн. За эсвэл яг ийм богино хугацаанд харилцаа амар гоё байсан ирнэ. Бас л яг дахиад яг бодит байдал дээр буугаад урт хугацаанд гээд харсан чинь одоо би бинтэйгээ урт хугацаанд байхад одоо маш тийм баталгаагүй тийм нөхцөл байдал үүссэн байж болно. Нэрээ түрүүн бас сая холын харилцаа гэж аманд орж ирээд байсан. Энэ бүлгийг сонгосон хүмүүс бас одоо тийм алцайны холын харилцаатай хүмүүс бас үзчихийж болно. За тийм биш бас байсан ч болно. За тэгвэл та хоёрын бас ингээд бие биендээ гаргаж байгаа сэтгэл өгж байгаа мэдрэмж нь бас нэг л нэг тийм хоорондоо таарч өгөхгүй юм шиг санагдаад нэг л сонин санагдаад одоо баг зэргийн тийм зөөрөөтэй байсан баг л та. Нэг хүн нь одоо хитрхи сэтгэл гаргаад ч юм уу эсвэл нөгөөх нь хитрхи бага сэтгэл гаргаад тэгээд ямар ч үсэн энэ харилцаанд одоо маш тийм тэнцвэргүй байдал үүссэн байна. За эсвэл нэг хүн нь нөгөө хүндээ бүр октоосоо тийм романтик хайр дурлалын сэтгэлийн тийм мэдрэмжгүй харилцаагүй ерөөсөө тийм юм мэдрээгүй байжгаад тэгээд яг энэ харилцаа бас дууссан байх боломжтой байна. Ерөнхийдөө бол яг сэтгэлгүй байснаа анзаарсан ч юм уу эсвэл бас яг хин нь хоорондоо сэтгэл гаргахгүй байснаа анзаарсан болов уу гэж бодож байна. Ер нь бол ийм нэг дүгнэлт маркийн юм хийгээд тэгээд хоёр тийшээ болсон байх гэж бодож байна. Тэрнээс юугүй шууд одоо бие биенээсээ салаад шууд одоо бие бинийгээ анаад тэгж явсан байх гэж бодохгүй байна. Ерөөсөө л нэг юм харилцан дүгнэлт хийгээд за харилцан дүгнэлт хийгээгүй байж болох ч гэсэндээ энэ харилцаанд хоёр хүн хоёулаа яг тийм яатсан байсан. Яг энэ харилцаанд ер нь цаашдаа яах вэ, ер нь ингээд бие биенийхээ хажууд байж чадах уу? Бие биендээ одоо энэ баталгаатай амьдралыг, баталгаатай аз жаргалыг бэлгэлж чадах уу гэдэг тал дээр ер нь бол юм хувь хувьдаа өөр өөрсөндөө дүгнэлт хийсэн байсан. Тэгээд тэр хийсэн дүгнэлт нь болохоор одоо за бит хоёр ер нь урт удаан хугацаанд бие биендэд тохирохгүй юм байна гэдэг шалтгааны үндэснээс болоод энэ харилцаа дууссан байх боломжтой. За тэгээд энэ харилцаанд бас зарим нэг хүмүүс
одоо тийм урт удаан хугацааны одоо тийм өнгөрсний асуудал гарч ирсэн байж магадгүй. Одоо өмнөх эксээс салж амжаагүй ч юм уу эсвэл өмнөх одоо эксээ мартаагүй, өмнө нь одоо цуг тийм хайрлж исэн хүнээ мартаагүй гэдэг ч юм уу нэг тийм өнгөрсний асуудал сөхөгдөж гарч ирсэн байх боломжтой. За хэрвээ тийм биш бол зүгээр л энэ харилцааны одоо яг тийм өнгөрсөн байсан асуудлууд шийдэгдэхгүй дахин гарч ирээд байсан. Тэнгүүдээ тэр нь ингээд сэтгэлийг тань зовоогоод байсан учраас энэ нь бас танд эсвэл нөгөөнд ч амар тийм хэцүү байдлыг үлдээсэн болов уу гэж ер нь бол бодож байна. За тэгэнгүүтээ энэ харилцаанд бас одоо маш тийм ойлгомжгүй байдал байсан байна. Ерөөсөө нэг нь тэгээ шулуун шудраг ярилцдаггүй байсан болов уу гэж бодож байна. Ерөөсөө ярилцах зориггүй эсвэл нэг тийм үг хэлээ олохгүй, яг юуг яаж зөв аргаар зөв ойлгуулахаа олохгүй байсан болохоор ер нь бол ийм харилцан холбоо дутмаг байдлаас бас ийм байдал үүссэн байж болно гэж ер нь бол дүгнэж байна. За тэгээд одоо болохоор таныг юу гэж бодож байна вэ гэдэг талаар харж өгье. Таныг одоо юу гэж бодож байна вэ? Strife, Knight of Pentacles буруу гарч ирсэн. Devil. Одоо болохоор мэдрэмжийг харъя. 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийн бодож буй хүмүүс нь өөрсдийг яаж мэдэрч байна вэ? За өнөөдрөөс хөдөлмөрүүд маань бас маш их одоо хажуу талаараа бууж гарч ирж байна. Тэгээд би болохоор тийм хөдөлмөрүүдийг юусэн авдаггүй шүү дээ. Буцаагаад хийчдэг. Тэгээд яг ийм зөв байдлаар унж ирж байгаа хөдөлмөрүүд юм бол авдаг. Justice буруу гарч ирсэн байна. Нэг хүзэр за эхлээд бодлоос нь эхлэе. Энэ хүн таныг одоо хүртэл ингээд өөрт нь сэтгэлтэй, өөрт нь одоо хүртэл хайртай гэж боддог юм байна. Тэр нь бол яг ингээ бараг баталгаатай. Тэгээ таныг одоо болтол энэ харилцаагаа ерөөдөө бол эргэж хардаг. Одоо энэ хүн тань дээр буцаад ингээд очлоо гэхэд та таныг бараг ингээд өөрийг нь шууд хүлээгээд авна гэж бодож байгаа яг тийм байр суурьтай бол байна. За тэгээд таныг мөн баг зэргийн тийм өөртөө итгэлгүй хүн буюу энэ харилцаан дээр одоо таны байр суурь чинь одоо та яг тийм өөртөө итгэлгүй байгаад байдаг байдлаас яг энэ хүнд ажиглагдсан байж болохоор байна. Тэгээд Knight of Pentacles дахиад гарч ирсэн байна. Тэгээд энэ нь болохоор бодол дээр орж ирэхээр энэ хүн тантай одоо урт удаан хугацаанд байна гэсэн тийм баталгаа байхгүй байна. Ерөөсөө ямар ч тийм потенциал байхгүй байна гэдэг талаараа ер нь бол харж байна. Буцаад энийг харах юм бол нөгөө нэг юу л юм л да. Богино хугацаанд маш тийм хиндээ гоё санагдаж байсан харилцаа гэдэг нь бол бараг ингээ ойлгомжтой болчих шиг боллоо. Ер нь бол яг за Devil гэдэг хүзрийг бас харах юм бол энэ бүлгийг сонгож авсан хүмүүс маань бас энэ хүнтэй одоо дотны харилцааны тал дээр одоо маш тийм чухал харилцаатай байсан байж болно. За магадгүй бас яг тиймэрхүү дотны харилцаа гэдэг талаараа ярихаар одоо юу л юм л та. Магадгүй яг зөвхөн тэрнээс таашаал авдаг байсан байж магадгүй. Тийм болохоор бас энэ харилцааг ингээд урт удаан хугацаанд гэр бүл болоод
үргэлжлэх боломжгүй гэж бас талдаа үзсэн байх гэж бодож байна. Ямар ч хэсэн ингээд би биндээ амар их татагддаг. Би бинийг одоо маш их хүсдэгч гэх үү. Яг нэг тиймэрхүү нөхцөл байдал бас ажиглагдж байна. Ерөнхийдөө бол магадгүй бас яг тэрнээс болоод урт удаан хугацаанд харилцаатай байх боломжгүй гэж бодсон болов. Яг дотны харилцаанаас ийм таашаал аваад гоё санагдаад байдаг мөртлөө яг нөгөө бодит байдал дээр яг амьдрал дээр буугаад хосын харилцаа гээд харсан чинь яг тийм би биндээ яг тийм бүрэн бүтэн таарч тохирохгүй юм шиг бас санагдсан байж болохуц байна. Нөгөөнд нь болохоор за одоо мэдрэмжийг нь харсан чинь энэ хүний одоо яг тэр хайгаад байгаа аз жаргалыг ерөөхдөө энэ хүн бол энэ харилцаанаас мэдэрч чадаагүй, бүрэн авч чадаагүй, бараг ингээд сэтгэл хөдлөлгүй юм шиг байсан. Одоо ч гэсэн ер нь бол тийм байна. Танд одоо ямарваа нэгэн гих тийм айхтар хүчтэй сэтгэл хөдлөл бол алга. Зүгээр нэг тийм бараг бодлууд шиг бодлууд нь бол илүү давмгай байна. Тэгээд энэ хүн одоо танд ямар нэгэн зүйлийг тийм буруугаар хийсэн юм шиг санагдаад байгаа. Өөрийгөө буруугаар мэдрээд байгаа энэ харилцаанд за нэг эсвэл бас таныг өөрт нь одоо баг зэргийн буруу анцаа. Ер нь бол энэ харилцаа нь одоо маш юм тэнцвэргүй байсан. Энэ бол ийм шудраг ёсны биш харилцаа байсан гэж бас яг нөгөө хүн чинь бас мэдэрч байна. Тэгээд энэ хүн бол тантай одоогоор ямарваа нэг ирээдүй харахгүй байна. Цаашдаа ч гэсэн ер нь бол мэдрэмжээ аваад үзэх юм бол ирээдүй харахгүй байх гэж бол бодож байна. Гэхдээ энэ хүн яг юу л юм л та. Ерөөсөө нэг тийм энэ хүн буцаад яг одоо урт удаан хугацаанд харилцаатай байх биш, богино хугацаанд харилцаатай байхаа илүүд үзээд байж иж болохоор байна. Ер нь бол яг цаашдаа ч гэсэндээ ингээд урт удаан хугацаанд яг харилцаатай байхаг бол энэ хүн бүр огтоосоо бол үгүйсгэхгүй. Гэхдээ ер нь бол ийм богино хугацаанд харилцаатай байхыг ер нь бол илүүд үзнэ. Буцаад энэ нөгөө нэг дотн харилцаа гэдэг зүйлтэйгээ бас холбогдчихиж болцсошгүй ер нь бол Тэнгүүтээ энэ хүн яг одоо яахыг хүсэж байна вэ гэхээр хэдийн ингээд энд яг ингэж аахгүй энэ харилцаанаас яг энэ хүн юм холын ирээдүй харахгүй байгаа ч гэсэндээ энэ харилцаанд ямарваа нэгэн байдлаар тийм хөдөлгөөн оруулахыг хүсэж байна. Энэ хүн тантай буцаж холбогдохыг хүсэж байна. Буцаж магадгүй уулздаг гэсэн бол уулзахыг хүсэж байна. Ер нь бол яг тиймэрхүү байгаад байна. Тэгээд эхлээд энэ хүнд бас яг тийм бодол төржиж магадгүй л дээ зүгээр уулзмаар санагдаад байгаа юм чинь зүгээр яагаад уулзаад үзэж болохгүй гэж заавал яагаад холын ирээдүй харах ёстой гэж гисэн нэг тиймэрхүү бодол бас байх шиг байна. За тэгээд энэ харилцаанд ойрын 3 сартаа хөдөлгөөн орох уу гэдэг талаар асууж үзье. За окей би энэ өдрөөр асууна. 3 дугаар бүлгээ сонгосон хүмүүсийн энэ харилцаанд ойрын 3 сартаа хөдөлгөөн орох уу? За окей. Ойрын 3 сард ер нь бол энэ хөдөлгөөнд харилцаа орох бол боломжтой. Гэхдээ үр дүн нь бас яг тийм таны бодож байгаа шиг биш байж болох уус байна. Ерөөсөө би яг юу хэлэх гээд байна вэ гэхээр яг л нөгөө нэг саяны бодол мэдрэмжтэй нэг холбоод харахаар энэ харилцааг одоо энэ харилцаанд хөдөлгөөн өөрчлөлт орох юм бол ерөөсөө тийм холын урт удаан хугацаанд
одоо би бинийгээ илүү мэдрэх, би бинийгээ одоо илүү хайрлах гэдэг ч юм уу. Ерөөсөө тийм зорилготой биш байж болно. Зүгээр л нэг уулзаад үзье, ярилцаад үзье, буцаад ингээ яах нь гэсэн тиймэрхүү байр суурьтай байж иж болно. Тэгэхээр ер нь бол яг буцаад яг та гэвлэрэх биш. Зүгээр эхний ээлжинд тийм би бинтийгээ ярилцсан байдал ажиглагдах байх гэж бодож байна. Уулзсан байдал бас ажиглагдах байх гэж бодож байна. Тэгэж яг ингэж бүрэн бүтнээр нь анализ хийгээд би бинтийг бүрэн ойлголцож ярьсны дараа би бинтийг юу гэсэд байгаагаа ойлголцсны дараанаас л яг нөгөө нэг яг амьдрал дээрх үерхэл гэдэг сэдв рүү яг орж ирэх байх гэж бодож байна. Тэрнээс наан бол ерөөсөө нэг тийм хэрвээ та юм урт удаан хугацааны хайр дурлал хүсэж байгаа бол тэрний талаар бараг ингээд ярихдаггүй буцаад нөгөө нэг богино хугацааны харилцаа чинь яригдаж магадгүй шүү гэдгийг бас сануулган зөв байхаа. Энэ харилцаанд ойрын 3 сарда ямар ч байсан шударга ёс тогтно. Хийхэндээ нөгөө нэг буруу санагдаад байсан зүйлс нь арилна. Харилцаагаа ерөөхдөө бол засах боломжтой. Гэхдээ тэглээгээд тэр шудраг бус байсан зүйл ингээ шудраг болоод би бинтэйгээ одоо ингээ им тэнцүү харьцаж эхэлсэн ч гэсэндээ магадгүй бас таны хүсэж байгаа юм чинь өөр зүйл байгаа бол бас яг таны сэтгэлд яг энэ харилцааны яг хөдөлгөөн нь бүрэн дүрэн сэтгэл ханамж өгч чадахгүй байх гэж бол бодож байна. Гэхдээ энэ шудраг ёсыг энэ харилцаанд гаргаад ирчих юм бол энэ хүнтэй бас цаашдаа урт удаан хугацаанд харилцаатай байх боломжтой гэдэг талаар бас энд яг мэдээлэл нь гарч ирж байна л та. За тэгээ одоо болохоор тэгвэл яг ойрын 3 сартаа бас хизээ байж болох вэ гэдэг талаар асууад үгүй. Ойрын 3 сартаа бас биш байж болно. Ер нь яах бол гэдэг талаар. За тэгсэн чинь 2 өөр өдөр гарч ирлээ. За хамгийн наадлын хугацаа. За энэ бас яг энэ 4 интервалтай хугацаа. 6-7 хоногоос 11-7 хоногийн дотор эсвэл дараа гэж бол би бол яг тэгж бодож байна. Ойрын 3 сарын дотор дараа угаасаа энэ харилцааны яг юу нь одоо маш тийм хурдан өрнөх боломжтой байсан. Ягаад гэхээр таны асууж буй хүн чинь тантай харилцаа холбоо тогтоох одоо хүсэл эрмэлзэл бол маш өндөр байсан. За тэнгүүтээ 6-аас 11 сарын дараа эсвэл дотор бас бүр удлаа гэхэд гэсэн үг шүү дээ. Ерөнхийдөө энэ харилцаа маань бас ингээ хөдөлгөөн ороод үйл хөдлөлд орох бол яг бүрэн боломжтой. За тэгээд бас охин болон хумгай ордны улирлууд бас байна. 1-2 сар, 8-аас 9 сар гэсэн үг. За ерөнхий бичлэг маань бол энэ хүрээд дуусч байна. Та хэдтэй нэмэлтээр нь юу харж өгөх вэ гэхээр энэ хүн тань дээр эргэж ирэх бол хизээ эргэж ирэх вэ гэдгийг харж өгнө. За тэгээд энэ хүн тань дээр эргэж ирэхгүй бол шалтгаан нь юу байх вэ гэдгийг бас харж өгнө. За мөн эргэж ирвэл юу болох вэ? Тэгээд энэ харилцааны холын ирээдүй ерөөдөө ямар хөө байх вэ гэдэг талаар харж өгнө. За тэгээд нэмэлтийг маань авч үзэхээр бол Instagram-аар ерөөдөө бол холбогдоод нэмэлтээ авч болно. За нэмэлт авахгүйгээр бичлэгийн үрээд дуусгах жагаа бол цаг заваа гаргаж үзсэнд баярлалаа гэж хэлмээр байна. Дараагийнхаа бичлэгээр уулзъя баяртай.